За гурав нэг нааш. Азаматсан Гандрыгийн Чингис гэдэг Америк нэгдсэн улсын Чикагод ажиллаж амьдарч байна. Энд ирээд байж байх хугацаанд олон танил нөхдөд болсон. За тэгээд энэ олон нөхдөдтэй хамруулад нэгэн прожектуудад явуулсан. За энэ прожект маань их амжилттай явагдсан учраас одоо энд ингээд та бүхэнд ярих гэж байна. За прожектын нэр болохоор Дугаацхор. За Дугаацхор гэдэг маань өөрөө Монголын нус авчгаар бол тухайн дээр ганц нүдтэй 3 нүдэлжийн газрыг хардаг тийм авиас бэлэгтэй хөрөөсөн байгаа. Тэгэхээр энэ нь манай прожектын үндсэн зорилготой тун нийцэж байгаа учраас ингэж прожект нэлсэн юм аа. За прожект маань үндсэн гол зорилго нь болохоор задгаас цагтаарч задгаас цагаас зураг авах. Мөн түнчлэн бусад хэмжлүүдийг их цацрагд агарын даралт, температур, эдмэтрийн өндөр тарч байгаа альтитудыг хэмжих. Ийм капсулыг бүгдээрээ бүтээгээд тэгээд хөрөх. Үүн дээр бол мэдээж Монголын далбайг бол оруулах. Монголын далбайг бол энэ чөлж байгаагүй маш зөвхөн хүчсэн тийм хөдөлгөөн гаргах. Тухайд бол энэ гурав гэж Монголын далбайг өгснөөс хойш тийм өндөрт хоёр дахь удаа Монголын далбайг хөрөх, гаргах ийм зорилготой. Тэгээд ерөнхийдөө Монгол гэдэг сэтгэлээр хийсэн Монгол гэдэг зүрхэн нэг зөв цохилтой тийм хүмүүсийн санаанд дэмжиж нийлээд ажилласан. Ерөнхийдөө бол нэг 25 минут бүлгүүнтэй дээр явсан. Харис 25 цагаар хүүхдүүд гарсан байна. Манай прожект маань 2014 оны 8 сарын эхний 7 хоногт буюу яг Америк нэгдсэн улсын яг тухайн Америкт авч явах буюу хамгийн үйл багтай цаг хугацааг сонгож авсан байгаа. За тэгээд энэ дотор бол манай яг газар зүйн мэргэжлийн хүмүүсийн гэдэг South Dakota мужийг сонгож авсан. South Dakota мужи нь North Highway зүйтэй, Уулс зүйтэй ингээд талхахыг дахиад бас байхтай ийм газар учраас прожектыг дэше хөрөх гэдэг салхины чиг мөн буцаан буугаад ирэхэд олболж авах боломж магадгүй өндөр учраас South Dakota мужид зөв явсан. Бэлтгэл ажил дээр бол нэлээх ажиллагаа орсон. Бэлтгэл ажил дээр бол procurement худалдаа авалтууд байна. Бэлтгэл ажлын угсралт байна. Сабаглаг нөгөө капсулын дизайн байна. За тэгээд жижиг сажиг лого түндэ тавьчихтай. Энэ ажлын санхүүгийн ажлыг тавьж процесс дээр гарч байгаа. За биднээс ахуулаад олон ажлууд байсан. За нэлээд төвхтэй ажил нь бол зөвшөөрлийн асуудал байсан. Энэ дээр 3 газраас төр зөвшөөрөл авах хэрэгтэй. Америкт зөвсөн агарын хэлбэр, агарын цагийн асуудал, агарын тээврийн зөвшөөрөл газар. Дээрээс нь Миннесота мужийн орон нутгийн агарын зөвшөөрөл болсон. Үүнээс нь зөвшөөрлөд гарч ирсэн байна. Гурлаараа капсул дэше өрх замдаа юм нийтдээ нөгөө томор татунаас болж зөвшөөрлөд шийдэж авах хэрэгтэйсэн. Дөрвөн орчин cube feet гэж байгаа тийм хэмжээний гамтлал гели болсон авчихсан. За өмнө тээвэрлэлээс нь явуулсан. За гелигээр хай альтитуд болон хилээд доотлолт нь бол өөрсдийн хийсэн капсулаа нөгөө бүх тоног төхөөрөмж сенсор бүгд орсон компьютер орсон капсулаа массан бэлтэж дотор яа за тэгээд хөргсөн. За капсул гэдэгтэр юу болоод байна гэхээр энэ бол ерөнхийдөө за их өнгөрөөд ирчих юм бол нэг төрлийн бичил хиймэл дагуул наашинд хэлчих юм бол хамгийн хөнгөн жинтэй биетээр бүтээсэн дотроо координат тодорхойлох систем, смартфон, програмчлсан компьютер, тэгээд бусад сенсорууд, зургийн аппарат оролцсон. Тэгээд бүгдээрингийн тэтгэж гаргахыг хүтнээс хамгаалсан маш сайн хангалттай силанд хийсэн дотор дулаан усгч тодорхой бүрсэн ийм капсул байна. За биет маань болохоор капсул маань болохоор 1 2 3 хэсгээс тогтож байгаа. Эхний хэсэг болохоор дефлектор гэж байгаа. Энэ болохоор ямар нэгэн хиймэл дагуул сансрын биед онгоц явж байгаа тохиолдолд буцаа сигнал ойлгох зорилттой. Тэд нар мэдээлэл өгөх зорилттой.
За манай их бие дээр бол мэдээж манай Монголын талбай явж байна. Манай энэ капсулын хувилбар явж байна. Дугаас охор нэг ч гэсэн. За манай прожект оролцож байгаа бүх хүмүүсийн гар үсгэн дээр явж байгаа. За тэгээ манай прожектын нэр явж байгаа. Бидний үржсэн тооцоогоор 35,000 метрт. Өөрнөө 30-40,000 метр өөрнөө бичсэн. Манай төсөл ажилтны явагдаад 35,000 метр болж ирсэн байна. За хөөсний дараа бол нэлээд асуудал гарсан. За жижиг асуудлаас эхлээд одоо нэг санаа зовх асуудал гарч байгаа. За энэ чинь одоо дэше хөөх хаах уу. Нэг асуудлаар бас юм болох их санаа зовж ирсэн. За тэгээ хөөс явчихсан. Өөрөд нэг хэсэг явж байгаа. Тэгээ бид нар яг нөгөө дотор явсан GPS мэдээлэл систем маань мэдээд амжуулах шинэ бодлого илгээгээд тэр нь болохоор манай сонгосон үйлчлэгчийн вебсайт руу мэдээлэл илгээгээд тэр вебсайт нь бид нар руу яг одоо хаана явж байгааг локейшн трак хийж байна. Тэгээд нөгөөдгөө хараа явж ирсэн. Эхний 5 минутын трак хийж байгаад тракийг харж явж ирсэн. Тэгээд ерөнхийдөө дэше хахтаа нэг явдаа гарсан. За тэгээд баг зүүн хойд зүг нэлээд аялсан. За үүнийг бол бид нэр өвчсөн байдлаар яг зүгт явах бол нарийн тодорхой гаргачихсан байсан. Тухайн өдрийн цаг агаар байдал салхины чиг үүнийг маш сайн тодорхойлсон байсан. 20,000 метрийн дэше гарч ирээ. За тэнд чинь болохоор нөгөө агаар өртөд байхгүй болж эхэлж байгаа. Температур хасагдаж хүч эхэлж байгаа. Тэр дээр явж байгаа 6 төрлийн жет салхиж байгаа. Тэр салхинууд руу орж ирж байгаа. Тэгээд бидний мэддэг энэ предикт гэдэг цаг агаараас шалгуун цагаар орж ирж байгаа. Үнийг нь тодорхойлох хэцүү байсан. Үндөөсөө бид хэлчихсэн. Тэгэхээр орж ирээд алга болчихсон. Тэгжэл ашгүй 3 цаг агцын дараанаас эхний сигнал орж ирсэн. За бөөн баяр хацсан бүгдээрээ ашиг дэрхэндээ суулцаагаад тэгээд одоо авцаа авсаар шинэ болсон байсан та. Бэлэн болсон. За тэгээд бууж ирэхтэй гэж байгаа. Бууж ирэхтэй капсул маань шүгүртэй бууж ирэх хэрэгтэй байсан. Ягаад гэвэл дээр 35 метрийн өндөрт шар маань хараад. За шар гэдэг чинь одоо бидний энэ одоо жижиг өвшин энэ хөлцөн шар чинь бишээ гараад ирэхээр нэг бүтэн хаус одоо хаус нэмжтэй хүрч байгаа шүү дээ. Тэгээд тэр чинь өөрөө дотоод дарах гэсэн хаг усарч байгаа шарныхаа нөгөө таталцлаас илүү болж байгаа. Ирцэнийг таталцлаас. Тэгээ хараагууд нөгөө капсул харж доош явангууд хичээрээ буугаад ирэхээр нөгөө хурдталтайгаа буугаад ирэхээр чинь газар нэлээд төхөөрөмж маань өдрөн тийм учраас бид нар шүхэр хийж явуулсан шүхний механизм нэрээ ажиллахыг маш анхааралтай ажиллаж ирсэн. Анхаарч ажилласан. За тэгээд шүхэр дэлгэхдээ нөгөө тухайн бууж ирсэн. Эрт бас нэг бас л 35,000 метрээс бас хурдан бууж ирдэг юм байлаа шүхэртэй 30 минутын дараанаас нөгөө явж исэн GPS-ийн трак хийжсэн сигнал маань нэг зэгдээ зоогдод болчихж байгаа. Ерөнхийдөө бүх газар маань бидний анх хөргснөөс 30-40 майл буюу Монголоор одоо 60 км дотор буцалгуунаа гэж тооцоолж ирсэн учраас яг 60 км айдстад тариалын талбарт тийм үү сонгосон учраас ирээд тариалын талбарт буусан байсан. За тариалын талбарт буухта бас их хацтай их өндөр олон салхин зэнстэй газар байсан буусан байсан. Тэр олон салхин зэнснүүд дайрныг зохицсон бодсорох байлаа. За салхин зэнснүүдээ сүлжээд бууцсан байлээ. Тэр тариалын талбарнуудын ихэнх нь одоо 2-1-2 метр, 2-2 метр өндөртэй корнфилд болсон байсан. Корн чинь одоо эрдэнэ шиш болсон. За эрдэнэ шиш нь өөрсдөө 10-15 см хооронд ургадаг юм модлог ургамлаа 2 метр өндөртэй нэг дөрвөн дөрвөн тийм сүлдсэн өндөр шинэ бохот өндөрс явж байгаа боломж байхгүй. Excel ашгүй тэр олон гэдэг шин талбай дунд ганц төмсний талбайс дээр болсон байсан. За энэ төстэй багтаа болгож байна. Бид нар бол хэмэл дагуулын дээд талд бол дефлектор буюу дефлектор гэдэг юм гэсэн байна. Дефлектор маань өөрөө дээр гарсны хол ямар нэгэн иргэний болон байлдааны хэсгийн онгоцноор буцаж байлгаа ойлгох. Бууж ирсэн ханаад чинь диск болчихсон төлтэй байхгүй. Бууж ирсэн ханаа шин бууж ирэхэд гэрэл тусах гэдэг мэдээлэл тийм зүйл. Тэгэхгүй нөгөө чи буугаад ирэхэд нөгөө GPS-ийн нэрвчлээс баг хэмжээнд ороод ирэхээр чинь GPS чиглэл гэдэг нэг 2-300 метр зайтай ороод ирж байгаа шүү дээ. Тэгэхээр чинь тэр тариалын талбарт 2-300 метр дотор тэр чинь хайх бас нэлээд цаг гарна. Тийм санаа сүлж чинь болоос гэж бол хөдөлгөөл за тавьчихсан тэгээд очиж байсан. Тэгээд бид
бидний хамгийн их мөрөж ирсэн юм. За капсулд бүрэн бүтэн бууж ирсэн байгаасай. За бууж ирээ доторх байшуулсан зургийн аппарат одоо энэ хамгийн жин багтаа. Сайн чанарын зургийн аппарат төлөвлөсөн байна. Зургийн аппаратын зургуудаа бүрэн гарсан байгаасай. Бүрэн бүтэн яг зорилттой 3 хил дээр яг гацсан байсан юм талбар ашигруулаад тарцсан гэсэн. Дотроос бид нэр задлахад бол зургийн аппарат нь бүрэн бүтэн гарч ирсэн. Зарим нэг хөлжтэй зургийн аппаратаар retrieve хийгээд компьютер залгаад дотор мэдээллүүдийг шалгах гэдэг бид нар яг хүсэж исэн зургууд бүгд гарч ирсэн байгаа. Тэгээд дээрээс Монголын ингээвичи дээрээс тааж гисэн бидний прожектын амжилттай болох гэсэн Монгол гэсэн сэтгэл Монгол төмөн заяа гэсэн байна гэж холомос бэлгшиж энэ зургуудаа хачаач баярлан ухаанч тэр South Dakota гэдэг том хүндийг цөөрөд тэр баярлсан. Сансрын эсэг жаха сайн яваад ирүү Наран хоёулаа сатэрүү сансан хэрэг бүтээн сурсан ирмэгийг үнэн сайн үсгэнөө санаадороо дэрүү ажлыг бол өсөө та бүхэн цаашдаа найз нөхөддөө бусад илэг Монгол төмөндөө ийм болсон байна. Монгол залуучууд гэдэг нийлээд юм хийгээд юмд хурж болж байна гэдэг энэ прожектаар сочос үнэгээд та бүхэн цаашдаа өөрөөсөө найз нөхөд хамаасан. Одоо түгээгүүд маш их баярлалаа. Зөвлөх маань тэр юм байна. Угаасаа нэг гэж байгаа. За дараагийн дугаарсахны хоёр хэл дээр улам загваруудаа сайжруулаад олон мэдээллүүдийг бол бүртгэж авах заавал өндөр тарих Монголын талбайг шүүдэшнөрөх энэ ажлуудыг бол бид хийхээр төлөвлөсөн байна. Тэгээд энэ ажлыг бол одоо тав хүнтэй явуулсан. Нэг дараагийн тайлбарыг сууж авах юм шиг байна. Монголын аюул хамт нийлээд явбал жижиг чиглэлтөний ажлыг бол хийж дуусгаж болох юм байна. Заавал Америкт Монголд Германд Сапокс гэдэг хамаатай биш. Хэрэг сэтгэлнийгтэй ажиллахад Монгол гэдэг нэр Монголын талбай 35 км өндөртөл гаргаж болох юм байна гэдэг байна. Тэгээд Монголын төрөөс үлдэшээ Монголын заяа шиг Монголын Миннесота мууч Австрийн хот урагшаа 9.6 майлын зайд байна. За. 10-аас. Yes.